улсын боловсролын их сургууль, уралдаа шатрын клубтэй хамтраад Монгол улсад анх удаа мэргэжлийн шатрын багш дасгалжуулагч гэсэн 1 жилийн Хүрэг банкны сургалтын үйл ажиллагааг нээхээр бид уран цуглаад байна. Монголчуудын эртний сургаал байдаг. Монголчууд саваа бэлтгэхээр сайлаа бэлтгэхээр саваа хураа гэж ингэ сургасан байдаг. Тийм учраас бид нар бол дэлхийн хэмжээнд өндөр зэрэглэлийн шатарчид бэлтгэх манай монгол шатарчдын төвшин дэлхийн хэмжээнд гаргах шатрын спортод дамжуулан монголчуудын оюуны хөгжлийг өндөр түвшинд гаргахад бол зайлшгүй шатрын мэргэжлийн багш дасгалжуулагч хэрэгтэй болсон гэдгийг өнөөдөр энэ хэрэгцээ, энэ хүсэл сонирхол, энэ эрмэлзэл, энэ зорилго өгдөл өнөөдөр нэгэн зэгт цугларч энэ шатрын багш дасгалжуулагчийн ангийг нээж байгаа ийм үйл явдал болж байна. Шатар бол 13 дугаар зуунаас эхэлж Монгол улсад хөгж шигдсэн гэдэг ийм түүхтэй. За тэгээд сүүлийн үеийн шатар бол 1930-аад оны үед орж иж хөгжиж бас онлын дагуу энэ шатрыг сурах энэ болцоо бийцээ гэдэг ийм ойлголттой бие хувьдаа явдаг. За манай шатарчд бол үе үедээ дэлхийд Монгол улсын нэрийг дөөрөж төрж олон сайхан амжилтууд гаргаж ирсэн. За ялангуяа сүүлийн үед манай хүүхд болчууд маань Монгол улсын нэрийг дэлхийн хэмжээнд зөөрөж төрж хүүхдийн дэлхийн аврагын мөнгөн медаль олон сайхан тэмцээн оролдоод төрүүлж амжилт гаргаж байгаа явдал бол монголчууд биднийг хэр оюуны бэлтээ ардан бэ гэдгийг нотолж байгаа юм цаг нотлохоо гэж бодож байгаа. Шатрын хөгжүүлгийн явцад бас мэргэжлийн багш нар дасгалжуулагч нарыг тутмаг байдаг олон хүмүүс ярьдаг. Тэгмээс энэ өнөөдрийн энэ нэгж байгаа сургууль бол энэ багш дасгалжуулагчдын ангийг нээж байгаа нь бол бидний бодсон энэ ажлыг үргэлжлүүлж мэргэжилтэй багш дасгалжуулагчдын зах маягт бэлтгэхэд бол хамгийн том хөрөнгө оруулагч оруулах болж байгаа учраас би та бүхэнтэйгээ хамтран ажиллахад бэлэн байна. Түрүүн байгаарын дараа маань хэлсэн шатрын оргилд мод гаргахад бол ойрхон байгаа. Бүгдөө хичээж бэлтгэлүүдээ сайн хангаж сайн дасгалжуулагчдыг их орондоо бэлтгэх. Дээрээс нь дэлхийн төвшний дасгалжуулагчд руу бас хөрөнгө хаяж төсөв хөрөнгөдөө суулгаж чадaltaй гарч ирж дэлхийн төвшний улсуудтай өндөр түвшинд тэмцдэг байх. Тийм учраас манай орон дарга байж шатрыг хөгжүүлэх гэсэн бодол байгаа учраас иргэжлийн төсөв яригдах үеэр бол бас Монгол улсын шатрыг хөгжүүлэхэд гадаад улс орнуудаас чадварлаг дасгалжуулагчдын үнэтэй хүмүүсийг бас авчирч ажиллуулах чиглэлийн асуудлаас шатрын холбоотой, уралдаан шатрын клуб, Монголын шатрын холбоотой хамтарч эрүүл мэнд спортын яамны тэмцэлтэйгээр нэгэн эсрэг одооноос хэмжээ төлөв гэсэн ийм зүйлийг энэ нээлттэй үеэр шатрын сонирхтой, шатрын төлөө зүрх сэтгэлдээ явуулсан та бүхэнд яс хэлхийгсэж боловсролын сургууль дээр анги дахин багш дасгалжуулагч анги дахин нэвтрээс гадна цаашид мөдхөн ерөнхий боловсролын сургуулиудад шатрын хичээлийг заадаг тусгай цаг бий болно гэж эргэлзэхгүй. Энэ бол ярьж байгаа зүйл. Ингээд өнөөдрийн энэ сайхан үеийг нээсэн боловсролын сургуулийн удирдах та бүхэн талаар ирэх монголчуудынхаа нэрийн өмнөөс энэ гат урдаа байдаг хүмүүсийн спортыг манайх шиг ингээд сайхан хүндж байдаг орны нэг бол манайх чөлөө өнгөрсөн жил хаамаагаар баруун хатгаад ард нь хүний хүүхдийн багтыг манай төлөвийн хүүхдийн сандралгаа санаачлан Монголын шатрын холбооноос явуулж их сайхан төлөв болсон бол энэ дэлхийн холбооны манай Монгол төвийн персэн инженерүүд тэндээ байх нь ахи төрөл байсан. За тэгээд энэ дэлхийн том султан аваргууд бүгдэнд сургалтаа сургуулиудаа гарч ирсэн. Тэрүүний багш юугаар сургалтаа гарч ирсэн гэдэг нь мантад бүгдэнд байдаг юм байна. Манайхан дэсээс хөрийн тавж ирсэн энэ системтэй орчин үеийн уламжлалтын сайхан сургуулаараа энэ
Хөдөлмөрөөр одоо энэ хүүхд залуучуудыг өсвөр усуудад идэвхж суурин тавьсан чинь дараа мод удахгүй улс их орныхоо нэрийг алдаршуулсан өсвөрийн одоо шатарч ачаал дамжихгүй энэ өнөмөр ачаа. Ингээ та бүхэнд баярлалаа. Ийм сайхан үйл явдал оролцож байгаад маш баяртай байна.